За би бол одоо 1962 онд багшийн дэсрүүдэд биеийн төвийн багтууд ороод 66 он төгсөөд тэгээд мэрэгжлийн биеийн төвийн спортын багш тасгаж болсон ийм хүн байгаамаа. Тэгээ энэ бол надаа миний биеийг одоо тэр сургуулийн эмчилсэн гэж би хэлэх гээд байна. Өөрөө спорт эмчилсэн юм байна. Одоо би 91 нас хүртэл эмнэлэг цэцэж үзээгүй гэж бодох хэрэгтэй. Тэгвэл зэрэг энэ спорт гүйж харааж энэ багш сурагчдаа одоо хүмүүжүүлж өстэй бас нэг ач байгаа. Тэг зүйн дээрээс би одоо дэлхийг нар зүү тойрлоо. Урдлаа цэцээд орж явсаар байгаа. Хамгийн сүүлд Америкийн Торонто хотод очиж дэлхийн аваргын тэмцээнд ороод би 200 м, 1500 м дэлхийн эрх амжилтыг эвдэж ирсэн. За энэ гэтэл зэрэг спорт гэдэг хүний эрүүл хаалт, хүний бие бодод ашигтай маа гэдгийг манай Монголын ард түмэн дэлхийн бүх хүмүүсүүд одоо ойлгосон байгаа юм. За та ийм өндөр наслаад 91 нас хүртэл инкэг үйж байна. Таны бие яагаад ийм сайн байгаа юм гэж зарим хүмүүс сэтгүүлчд асуудیں۔ Тэгэхээр зэрэг эрүүл аваад хөдөлгөөн спорт хэрэгтэй. Спорт бол эмгүү эмчилдэг гэж л хэлдэг хүнтэй өчөө одоо цахиад байгаа юм байна.